За садан дэлгэснээс ухааны эзнээ өдөр бүгд хийгээд шөнийн чойг их адгийн нөхчөөж унтах цагт үр үгүй үл болгон дурдхуй луга төгссөн тэдгээр хүртэл унтах хэмээн номсон тул өдөр бүхэл хийгээ шөнийн хувь их адаг 2% бодит хийгээд хувийн завсарт ямар мэт үлдхийг үзүүлсний тул эргэцэж ба сууж 5 төдгөрөө сэтгэлийг огоод арилгаснаар утга лугаа төгсгөн үлдэх болоо гэж. Ерөн бол бяцлал бүтээл хийж байгаа хүн бол шөнийн хувийн бол ихэн адын нөхдөд зөвхөн дунд хувьд нь унтах хэрэгтэй. Бус цагт нь бол баслаж бодож байгаа үзэж байгаа номыг бол бодож сэтгэж суух хэрэгтэй гэж хэлж байгаа. Тэгэхээр ихэнх үедээ бол ерөн бол бас яг энэ метр суух жоохон бэрхтээ байх тийм ээ. Яваанда ихсгсээр байгаад тэгээ унтахаа бол багасгадаг гэж үзэж байгаа. За хэвтгийн бүхэн явдал нь хувийн завсар мөний тул түүнийгч тус үгүйд үл тавьтугай түүнд биеийн явдал мөрнө гэж. За унтах үедээ ч гэсэн хэвтэх гэдэг нь унтах гэдгээр л бодох байх тийм ээ. Унтах үедээ бол зүгээр бас нэг шууд унтчих бишээ бас бодох хэрэгтэй. Тэрний дотроос бие нь ямар байх юм бэ гэвэл шөнө 3% болгож дунд хувьд цагт баруун хажуугаараа хэвтээд зүүн хөлийг баруун дээрээ талбаад арслан мэтий хэвтэх болоо гэж. За бурхан багшийн хэвтэж байгаа тэрэн шиг хэвтнэ гэсэн үг харж байгаа. Энэ бол бие болон эрүүл мэндэд маш их чухлаа гэж хэлээд байгаа. За дурдхуйн өдөртөө аль их хөв татсан буйны үйл дурдхуйг нойр эс хүрэх хүртэл хониос даган шүтэх болоо гэж. Түүгээр нь нойрсон цагт эс нойрсохлугаа адил самади тэргүүт нь буйны барилгыг тэтгэн чадах болоо. Тэгэхээр унтахынхаа өмнө бол сайхан буйны зүгтээ нэг бодох хэрэгтэй багшаад өрдөд тийм өдөр үтсэн номоо тэгээ бяцлагаар унтчих юм маргааш өглөө сэрэн сэртэл тэр бодсон бодол маань буян хураагаад тэгээд ингээд унтдах юм аа гэж багш нар хэлдэг. Тийм учраас унтахынхаа өмнө л сайхан юмыг бодох бяцлал бүтээлээ бол орой уурлаад юм уу хүсэл шунлаар юм унтж болохгүй маа гэсэн. За сэрэмж нь бол дурдлыг шүтсний цагт нисвас алин болох болвоос. За түүнийг мэдэж үлдээд даган үл аваад дэвчих болоо. За тэгээ босоход яах юм бэ? Босхын хорон мэдэх нь энэ төдийн нэг нь босож үлдмүү хэмээн бодох болоо. Тэр мэт бөгөөс бодит шүтээний үеийн тэтгэх ёс юр бусаас бус барилга хийгээд бодит шүтэн ба сүүл хийгээд хувийн завсар ямар мэт үлдэхүүдийн үүнээс барьж үлэмж үзэл хүртэл зорилгын зүйл аль нэг тэтгэн бүгдэд найруулан үлдэх болоо гэж. За тэгээд өглөө бол тэдэн цагт босноо. Тэгээ би тийм буйны сэтлэр босноо гэж бодох тийм ээ. За тарны ном дээр бол Баатар дангсууд хурж ирж сэрэж байна. Түүний дуугаар босч байна. Би бурхан болж босч ирж байна гэж бодох тэргүүт янз янз бяцлал бүтээлөө тэрэн шиг босох хэрэгтэй гэж. За ингээд үзэх юм бол ерөн бол бэлтгэлээ яаж хийх вэ? За ямар байдлаар унтах уу, хэвтэх үү, хоолоо яаж хийх үү гэдэг энэ бол ном үзэх болон бяцлал бүтээл хийхийн гол бас буйныг хураахын за бас чуулганы гэж хэлээд байгаа тийм ээ. Бяцлал бүтээл хийхийн гол бэлтгэл ажлууд л байх шүү тийм ээ. Энийг бол сайн дадуулж хийгээд байвал яваанда маш сайн хийх юм аа гэж хэлж. За тэгээд байрлал бодтой тийм ээ. Тэгээд сүүлд нь тэгээд завсарт нь яах вэ гэж үлдэх нь бол яг энэ анханасаа л ингэж авсаар байгаа сүүлдээ бол хангамтан буюу үлэмж үзлэх хүртэл энэ зорилгоодыг дадуулаад найруулад ингэж хийгээд байвал маш их хэрэг тустай маа гэж хэлж байгаа. Тэгэхээр номыг сонсохоос ахуулаад яд номлох уу, багшийг яаж шүтэх үү, багш ямар багшийг шүтэх үү, шавь хүү ямар байх вэ? За ямар барилга 6 гэдэг тийм ээ 7 гишүүн тэргүүтээ яг энэ дагуу хийгээд ингэ явах юм бол хангамтан буюу үлэмж үзэх хүртэл бол энэ маягаар хийгээд байвал маш их тустай. Энд бол сайн судалж тэтгэж найруулгач хийх хэрэгтэй шүү, барилдах хэрэгтэй шүү гэж хэлж байгаа. За хоёрдугаарх нь тэтгэх ёс 2-оор тэтгэх хэрэгтэй учир шалтгаан гэж хэлж байна. За энэ савчтай тийм ээ 2-дугаар гэж. За энэ савчид маань бүр урд гарсан савчид баг тийм ээ.
За энэ номны бол 66 дугаар хуудсан дээр байгаа тийм ээ. Сая бол барилга ботточтой сүлд нь ямар мэт үлдэх үү гэд хувийн бодитод ямар мэт үлдэх үү гэдэг дотроо дуусаад хувь завсарт нь ямар мэт үлдэх үү гэдэг нь дуусгаад за тэрний дараа яг дээшээгээ яваад тэтгэх ёсоор тэтгэх хоёр ёсоор тэтгэх учир шалтгаан юу вэ? Хувийн бодиттой хувь завсарт нь яг үү гэдгийг хэлж байгаа тийм ээ. Тэр хоёроор хэдэ яагаад юм хэрэгтэй байдаг юм бэ гэдгийг нь гарах гэж байгаа шүү. За хоёрдугаар нь тэтгэх ёс хоёроор тэтгэх хэрэгтэй учир шалтгаан нь. За Судрын аймгийн чимгээс гэж. За Судрын аймгийн Мадрийн ном тийм ээ. За энд анх сонсонд шүтэж ёслон сэтгэлд үлдэх болмоо. За анхандаа бол мэдээ сонсон тийм ээ. Тэгээ сонссныхоо бодож байгаа. Тэгээ ёсчлон бол сэтгэлдээ үлдэхийг гарганаа гэсэн үг тийм ээ. За ёсчлон сэтгэлд үлдэхээс үнэхээр утга оронт бэлэг болох хэмээн сонсон утгуудыг санахаас болсон бэлгээр ёссон сэтгэн үлдснээр үнэхээр утгыг илт онохын бясалгал гарах болох хэмээн номлосон юм аа гэж. Тэгээ сонссныхоо сэтгэлдээ үлдээд үнэхэрийн утга тэрийг бол мэдэх оюун бэлэг гарнаа хэмээн номлосон. Тийм учраас эхлээ сонсох, дараа нь санах, тэрний дараа сонсончлаа бол бясалгах гэж. Сонсох, санах, бясалгах гурав гэдэг нь дистрагаар уг хүрээ шалтгаантай маа гэж хэлж байгаа. Тэр даваа явнаа гэсэн. За тэгээд илт ондын жимг Мадрийн номноос татгах чинь тийм ээ. Магад нээгч гишүүн хийгээд үзхий мөр ба бясалгах мөрт бас хийгээд басгүй сэтгэх хийгээд онсон ба магад онлыг бясалгах мөр хэмээн их хөлгний хотогтны бясалгахын мөр мөнийг бас хийгээ сэтгэх ба онох ба магадлыг онлох буй хэмээн номлосон хийгээд гэж. Тэгэхээр ээжийн яндаг гэдэг энэ магдын нээгч гишүүн гэдэг энэ чинь бол жорлон буюу 5 морийн хувьд 2 дахь мөр баг тийм ээ. Томийн лам буюу үзхий мөр гэдэг энэ нь бол 5 морийн хувьд 3 дахь буюу хоосон чанарыг илт онохын мөр баг. Ламдун гомбын тэгэхээр бясалгахын мөр гэдгээр орж ирж байгаа тийм ээ. Тэгээ дахин санаад ингээд тэгээ жинхэнэ утга буюу тэр юмс үзэгдлийн мөн чанарыг таних. За загвараа бол биегэн үзүүр хоосон чанарыг онохыг хэлж байгаа. Тийм ээ. Ер нь сонсох, санах, бясалгах гурвын дистрагийн дээр гаргаад хэлж байгаа. За тэгээд судрын суртлыг түүснээс гэж тийм ээ. Лавдюгаас. Лавдюч маш